Сайн мэцгааны үзэгчдээ бизнес боломж нэвтрүүлэг энэ удаагийн дугаараараа дэлхийн эрүүл мэнд эдийн засгийн хөгжлийн нэгдсэн холбоог онцолж байна. За энэ хүү холбоо нь Монгол улсад үйл ажиллагаагаа явуулаад жил гарсан болж байна. За ингээд дэлхийн эрүүл мэнд эдийн засаг хөгжлийн нэгдсэн холбоотойгоо танилцгаая. За Vida компани маань дэлхийн эрүүл мэндийн эдийн засгийн нэгдсэн хөгжлийн холбоо. За 80 гаруй улс оронд одоо салбар офисуудаа нээсэн юм маш том групп компани байгаа. За тэгээд би монголчуудаа яагаад энэ компани талаар яриад байгаа юм гэхээр компани маань маш олон төрлийн эрүүл мэндийн одоо бүтээгдэхүүнтэй. За үндсэн яг хоёр миний одоо олон нийтэд таниулж байгаа уловч нүдний шил хоёр байгаа. Тэгээд аль бие усны компани одоо 12 сарын 18-нд одоо очиод Тэнжээнд очиод үйлдвэрүүдээр яваад ирсэн. 5 өдөр яваад ч барагдахааргүй юм том үйлдвэрүүд байгаа. Сөрөг ён ялгаруулдаг турмалын чулуутай ийм одоо эрүүл мэндийн уловч байгаа. Ном засагч уловч гэж ярьдаг тий. Тэгэхээр яг компани маань уловчийг авах гэж байгаа бол аль бие усны баркодын одоо энэ QR кодыг уншуулад аваарай. За дээрэс нь бас нүдний шилийг оруулж ирдэг байгаа. За нүдний шил маань одоо бас л олон хүнд тий эрүүл мэндийн асуудлуудыг шийдэж байгаа учраас бүр нүүр бардам зарж байгаа шүү. Тэгээ аль бие усны компаниас баркодыг уншуулад хизээ хэдэн хонд ямар үйлдвэрт үйлдвэрлэсэн он сарын хараад бүх бараа бүтээгдэхүүнтэйгээ танилцаад аавна гэдэг бол хамгийн чухал зүйл ээ. Энэ уловч өөрөө графин гэдэг материалаар хийгдсэн. Энэ графин бол сөрөг оныг ялгаруулдаг. Нэггээр хэлбэл бид одоо хөл нүцгэн газар дээр явж байснтай адил гэсэн үг. Нөгөө нэг зүйл нь турмалин гэж энергийн чулуу энэнд шигдсэн учраас бид энергийн алдагдлыг шууд хөлнөөс авах боломжтой. За гурав дахь нэг онцлог нь хүний өөрийн эресор гэж ярих одоо машин ярих амортизатор тэр бол хөлийн энэ хонхор уланд байдаг. Энэ зөөлөвч нь ингэж одоо пүрш шиг гэсэн ойлгож болох юм. Тэгэхээр энэ бол хүний арга ясны буюу тулгуур эрхтний тэнцвэрт байдлыг хадгалж өгдөг, засч өгдөг гол чухал үүрэг нэг юм байна. Тэгэхээр энэ хонхорхоо дотор хөлийн энэ хонхорхоо бол мэдээж хэрэг бид явган алхахад газар хүрдэггүй. За энэ уловчны дотор талын энэ овгор энэ бол хөлийн хонхорт ордог. Хүний ном зөөлөвч одоо амортизаторыг орлоно гэсэн үг. Нэгдүгээр. Хоёрдугаар энэ хонхор байн газарт хүрдэггүй. Юундаа яд учраас энэ хонхор дотор хүний амин чухал эрхтний, бөөрийн, зүрхний, тархины гол биологийн идэвхтэй цэгүүд байдаг. Энэ цэгүүдийг өдөөж өгснөөрөө хүний нойр сайжруулах, зүрхний хэвийн ажиллагаа, даралтыг тогтворжуулах, хор хордлого тайлах, бөөрийн үйл ажиллагааг идэвхжүүлснээс хор хордлого тайлах, тэгээд антиоксидант үйлчлэгийг идэвхжүүлж өгснөөрөө бид эрүүлжих бас тийм 3 янзын үйлчлэгээ байгаа юм аа гэдгийг тодруулж бас хэлье гэж бодож байна. Энэ уловчийг одоо 2 сар гарны өмнөөс хэрэглээд тухайн өдрөөс л үр дүнгөө өгч гэсэн би яг тухайн өдрөөс бүх өрөөнд барилдах гэжсэн. Тэгээд өдөр очиод улсын хөвгт бас нэг 3 давсан. Тэгээд ер нь үр дүнгөө ер нь шууд ер нь өгч хэлсэн. Тэгээд маш эвтэйхэн тэгээд бас одоо тэнцвэрийг хадгалдаг тесрэлт их өгдөг санагдсан надад. Одоо бөхчүүдэн хүнд одоо нэг штанг өргөдөг хүмүүс бөхчүүд ер нь бол хүчний бэлтгэл хийдэг. Тэгээд тэн дээр бас маш их тэнцвэр хадгалж хүчний маш их нөлөөлдөг санагдсан. Тэгээд та бүхэн бас тамирчид үзээрэй санал болгож байна. Өөрийн эрүүл мэндэд анхаарч олон улсын эрүүл мэнд эдийн засгийн хөгжлийн нэгдсэн холбоог сонгон ирж үйлчлүүлээрэ. Үзэгч таны сонголт мэргэн байх болтугай.